Сайн байцгаана уу? Мөнгө лунаа цогта тавтай морил та бүхэндээ хаан ширээнд өргөмжлөгдсөн хатан киноныхоо сүүлийн 2 ангийн яриад үгэй. Жохон удаасан бол уучлаарай. Ингээд кинонд орцгоё. Баярлаа. Ийдүү хаан хүн номын өргөнд ном хаан уншиж ба хаантан орж ирэн чи юу хийж байгаа юм гэхэд Ийдүү хаан хөө би үсгэлэнд нэрвэгдсэн ард түмэндээ яаж туслах уу хэмээн мэн улсын номноос хайж гинэ гэхэд хаантан түүнийг биширснүүдээр харна. Цөллөгт байгаа чирийн авхаа дээр хааны шадраа авхаа ирснэ. Би одооноос тань дээр ирэхгүй л гин. Чирийн авхаа намайг 5 жил энд байхад чи 3 дахь удаага л ирж гин. За гэд инээгээд түүнийг явуулна. Чүү дүшмэл мэн гэр бүл буцаас сэргэх нь тиймээс бид нар илүү болгоомжтой ах хэрэгтэй. Хаантан хэн нэгэнд итгэдэггүй. Тэгэхээр намайг ирээдүйд дээшлүүлэх хүн бол зөвхөн угсаа залгамжлагч. Тиймээс хоёулаа угсаа залгамжлагчтай маш дотн байх хэрэгтэй гэд угсаа залгамжлагчтай уулзна. Тэгсэн тэрээр чүү дүшмлээс надад буугын ивэртэй ном сум олоод өг гэхэд нөгөө дүшмэл нь эн чинь боломжгүй штэ хаантан түүнийг мэдвэл маш гуурдна гэхэд чүү дүшмэл хэрвээ би танд тэр ном сумыг олж өгвөл та намайг ирээдүйд дээд тушаал дэвшүүлэх хэрэггүй гэхэд ханхуу амлж ийна л гэж авж гин. Тэгснэ тэнд байсан нэгэн дуу чимд нүд унан нилээн эвгүүтж байгаа харагдана. Хатан ордондоо салхилан одоо Чирионыг ордонд авчрах хэрэгтэй. 5 жил болсон байна. Түүний хөөч мөн гэрлэх насанд хүрж Чирионыг ордонд авчирч өөрийн хүүгийнхаа хурмыг зохион байгуул гэхэд ордны тэргүүн авахаа үнэхээр их баярлана. Тэгээд Чирион дээр очин хатны зайрлагыг буулгахад Чирион хагартлаа баярлаад надад үнэхээр ийм боломж өгж байгаа хэрэггүй хатантан гэхэд тийм ээ та энэ удаад үнэхээр сайн байгаарай хэмээн Чирион хатныг тэрвэрнэ. Хатны шадар авахай хатан дээр ирэн яаралтай хэрэг болсон тухай дуулгана. Хатан яарад очтол угсаа залгамжлагч ханхуу дуу чимээг шивгчний хувц өмсүүлэн ордонд нууцаар оруулж ирэн хамт амьдарч ирсэнд баригдана. Хатантан угсаа залгамжлагч гүнжээс маш их уушлалт гуйна. Би чиний царайгчинч харах ирэхгүй байна. Үнэхээр ичиж байна хэмээн бирээсээ уушлалт гуйна. Хаантан угсаа залгамжлагчийн энэ үйлдэлийг маш их зэмлэн чи яаж ийм зүйл хийж чадаж байна? Угсаа залгамжлагч ханхуу бэжиж ном уншаад сууж байх байтал яахлаараа дуу чимэстэй зугаацаад байж идэг үлээ гэхэд угсаа залгамжлагч би угсаа залгамжлагч байхад надад хэцүү байдаг. Дүшмлүүд надтай яаж хайрцдгийг мэдгүй гэхэд ямар дүшмэл чамтай муухай харьцаад байна гэхэд угсаа залгамжлагч хатан ээж рүүгээ харснаа наад заах нар хэмээн хэлнэ. Үүнийг сонссон хатантан үнэхээр их шархлан гайхна. Хаантан угсаа залгамжлагч ханхуу болон Ийдүү ханхууг дуудуулан чи хаан болохыг хүсэж гинүү хэмээн асуухад Ийдүү ханхуу үгүй гэж хариулна. Тэгвэл чи насан туршдаа ахтаа зүтгэн өөрийн эрдэм мэдлэгээр зүтгэж яваарай. Тиймээс эрх мэдэлд шунах хэрэггүй. Амлж гинүү гэхэд Ийдүү ханхуу амлана. Чүү дүшмэл мэн гэр бүл буцаас ихэх нь би хатнаас илүү байх хэрэгтэй хэмээн хуучин Ёншил авхайн хувийн туслах эмэгтэйг хаан руу аваачна. Тэгснээ тэр авхай өмнө нь Ёншилыг жирэмсэн байхад мэн гэр бүл түүнийг маш хол цөлсөн. Аимшигтэй цасан шуурхтай үед манай Ёншил арай ч үнэ юм гэж төрсөн. Тэгэхээр тэр мэн гэр бүл Ёншил авхайг хүүхдтэй хамт алахыг тухайн үедээ хүсэж байсан баха хаантаа хэмээн хэлнэ. Энэ тухай сонссон хаантан мэн гэр бүлийн хатны 2 дүүг авчран та нар тухайн үедээ хааны удмыг цаазлахыг хүсээв, алахыг хүсээв гэхэд хатны 2 дүү энэ бол худлаа гүжирдлэг хаантан минь гэхэд хаантан энэ хоёрыг шийдэг хэмээн нилээн шийтгэж байснаа. Энэ хоёрт хор уулган цаазлах хэмээн хатны үлдсэн 2 дүүг цаазлана. Баруун гарын сайд хатан дээр ирэн хатны дүүнэр угсаа залгамжлагчтай буруу харьцан үүний шийтгэл болгож хаантан тэднийг ямар нэгэн шалтгаан гарган цаадалсан төдий хатан минь та сэтгэлээ байрнуу хаантан тань дээр удахгүй ирэх болно гэхэд хатантан зүгээрээ битгий санаа зов. Хаантан хаан учраас хаан хүнийхээ үүргийг л гүйцэтгэг гэж түүнд дамжуул хэмээн маш ихээр шархлана. Чүү дүшмэл угсаа залгамжлагч ханхууд бугын хар эврэн номыг авчирна. Түүнийг харсан угсаа залгамжлагч маш их баярлан чүү дүшмэл чи бол үнэхээр сайн хүн. Би чиний энэ гавьяаг чинь хизээж мартахгүй хэмээн баясгаж байж идэл хаантан хүрээд ирнэ. Угсаа залгамжлагч ханхууд авилга өгөх гэж оролцсон чүү дүшмэл болон хамт явж исэн дүшмлийнх нь бүх эрх мэдлийн хураан цөллөгт явуулна. Угсаа залгамжлагч ханхууг өргөөнд нь хорих шийдвэр гаргана. Чүү дүшмэл хаанаас уушлалт гуйхад хатан ирснэ.
Энэ бол миний хоёр дүүгийн хариу. Тиймээс чи хизээж энэ амьд яваа насандаа хаантантай дахиж уулзахгүй хэмээн явна. Хатан хаан дээр очин угсаа залгамжлагч ханхуугийн энэ хүнд нүмергийг авч өгнө та гэхэд хаантан үнэхээр дургу. Тэр бол миний ууган хүү. Би ууган хүүгээ хаан ширээнд суулгах нь миний хүсэл гэхэд хатантан тэр хүнд хааны ямар ч шинж тэмдэг байхгүй. Та нүдэ нээн үү хаантан гэхэд хатан минь чи надад туслаад өг би ч гэсэн хичээ хэмээн хэлнэ. Хатан өөрийн баг ханхүүтэйгээ ордны цэцэрлэгээр зугаалж байтал хаантан ирнэ. Тэр гурав үнэхээр аз жаргалтай хамт алхацгаана. Гэтэл хунтайжийн бие маш халуун байгааг ээж нь анзаарснаар түүнд санаа зовон ордны отчийг дуудулна. Ордны отч ирэн хүүг үзэхэд тэрээр салхин цэцэг туссан байх ба хаан хатан хоёр маань нилээн сандралтан хаантан оточтой уулзна. Хунтайжийн биег асуухад отож нилээн муу байна. Тийм болохоор бид нар хийж чадах бүхий л зүйлээ хийлээ гэхэд хаантан отчоос миний хүүг л авраад өгч хэмээн гуйна. Өдөр хоног өнгөрөх тусам баг ханхүүгийн бие нилээн муудсаар хатан маань байнга л түүнийг асарна. Чирён татвар юм хатан дээр ирэн хатантан минь би таныг маш олон жил дагсан. Гэхдээ таныг анх удаа л ийм байдалтай байгааг харж ийн гин. Орой болж хаантан хатан дээр ирэхэд хатан та бит хоёрыг эвлэрүүлсэн ганцхан хүү бол энэ хүү. Би энэ хүүг алтхаас үнэхээр их айж ин хэмээн хэлэхэд хаантан хатныг тайвшруулан маш их хатан уйлна. Хөөхий залуу хунтайж маш их тэмцнээд сүүлийн амьсгалаа аван амьсгал хураана. Түүнийг харан хатан маань үнэхээр их уйлна. Хаантан ч мөн сэтгэлээ барьж ядж байгаа харагдана. Маргааш нь болж залуу хунтайжтай салах ёс хийн бүх ах дүүнэр хунтайж болон гүнжнэрийг дуудуулна. Гэтэл тэр дунд ганцхан хүн байхгүй. Тэр нь угсаа залгамжлагч ханхүү. Угсаа залгамжлагч ханхүү ордноос гарan ан хийж явах ба ордонд буцаад ирэхэд нь хаантан түүнийг чи хүн мөн үү? Яахлаараа дүүч нь өөд болж хахад ан хийгээд явж идэг байна. Чам шиг хүнийг би хизээж харсангүй хэмээн түүнийг зэмлэн уйлна. Түшмлүүд хаантнаас угсаа залгамжлагч хунтайжиг буулгаж өгнө. Тэрээр ордны гадна сархад хүртэн эмс хүүхнүүдтэй заваатсан. Мөн хахуул авах гэж оролцсон маш олон гэмт нүгэлтэй. Тиймээс та суудлаас нь буулган цөллөгт явуулж өгнө хэмээн дуу нэгтэйгээр гуйна. Хатан угсаа залгамжлагч ханхүү дээр очин хаантан чамайг суудлаас ч буулгах болно. Тиймээс эцсээ хүртэл хунтайч шиг байхыг хичээгээрэй гэхэд угсаа залгамжлагч ханхүү тэгэлгүй яах вэ ээжээ хэмээн зөвшөөрнө. Хаантан дараачийн угсаа залгамжлагчийг саяхан огцорсон угсаа залгамжлагчийн ууган хүүгээр сонгохыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Түүнийг сонсон түшмлүүд нь үнэхээр их гайхна. Гэтэл хатан түшмлүүдийг дуудуулан хаантан ийм сонголт хийж болохгүй. Ийм сонголт хийж болохгүйд нь бид нар туслах хэрэгтэй. Түүний нүдийг нээх хэрэгтэй хэмээн хэлнэ. Чирён татварын хааны шадар авахыг дуудуулан чи хэдэн жилийн өмнө хатны ёслолд орох усан дотор хүний биед муу бодис хийж байсан гэхэд хааны шадар авахай та түүнийг яаж мэдэж байгаа юм? Та гэхдээ яагаад ийм зүйл хийгээд байгаа юм? Би таны талштай гэхэд чиргээ авахай. Намайг ордонд оруулж ирсэн хүн бол миний тал. Хүн хамгийн доод төвшөнд очихороо дээр байгаа хүмүүсүүдээ ямар хүмүүс вэ гэдгийг мэддгийм байлээ хэмээн хэлээд шууд ордны тэргүү авахыг дуудуулан хааны шадар авахыг байцаа хэмээн явуулна. Хатан Идүү ханхуутай уулзах ба Идүү ханхүү би хунтайжийн багш нь болмоор байна. Түүнд хэрхэн зөв хаан болох вэ гэдгийг заамаар байна гэхэд хатантан чи зүгээр л хаан болохыг хүсэж байгаа өөрийн хүслээ дарахын тулд хунтайжид заах багш болохыг л хүсэж байна. Чи хаан болохыг үнэхээр хүсэж байж яагаад өөрийнхөө мэдрэмжээс нуугдаад байгаа хэрэг үү? Энэ бол цангасан мэдрэмж. Чи энэ мэдрэмжтэйгээ зүгээр л эвлэр хэмээн Идүү ханхуд зөвлөнө. Хаантан чирён татвар эмийн өргөнд байх ба энэ бүхнийг хатан л зохион байгуулсан. Түшмлүүдийг миний эсрэг торхирж ийн хэмээн хэлэхэд хатнаас хааныг дуудуулсан мэдээ орж ирнэ. Хаантан очихыг хүсээгүй боловч чирён авахай үнэхээр чухал бололтой хаантан минтай очиж уулзнаа хэмээн гуйна. Хаантан хатны өргөнд очиход угсаа залгамжлагч ханхүү зогсож байна. Тэгэхэд хаантан гайхан цөллөгт байгаа угсаа залгамжлагч энд юу хийж байгаа бэлээ гэхэд угсаа залгамжлагч ханхүү би хэдийгээр хааны төлөвтэй хүн биш ч гэсэн миний дүүнэрийн дунд тийм хүн байгаа. Идүү ханхүү хамгийн их таныг дуурайсан хаан эзний төлөвтэй хүн. Би хизээж дүүнэртэйгээ өрсөлдөн нэр хүнд шунахгүй. Хэрвээ нэр хүнд болон эрх мэдэлд шунсан хэн нэг надтай ойртохыг хүсвэл би түүнийг хөнөөх болно. Тиймээс хаантан минь та
ах дүүнрийн тэмцлээс айх хэрэггүй. Би дүүдээ үнэнч зүтгэн хаан ширээн суухт нь дэмжлэг үзүүлэх болно гэдгээ амлаад явна. Чин хаантан ордондоо Эдүү ханхуг дуудуулан чи хаан болохыг хүсэж гинүү хэмээн асуухад Эдүү ханхуу хүсэж гинэ гин. Чи ямар хаан болохыг хүсэж байна вэ гэхэд би ард иргэдээсээ инээдэг хаан болохыг хүсэж байна гин. Хаантан түүний хариултыг сонсон ихэд багтана. Хатан ч мөн баярлна. Тэгэхэд хаантан чи хатны судрыг аван хаан эзэн болох ажилдаа шамд хэмээн Эдүү ханхуу угсаа залхамжлагч ханхуу болгон өргөмжлөнө. Хатан үн шийдвэрт нь үнэхээр их баярлж байгаа харагдана. Эдүү ханхуу буюу Сэжон хааны төр байрсны 2 дугаар он. Тэрээр мэн гэр бүлийн хилмигдүүлэн цаадалсан бүх хүмүүсүүдийн хэргийг цагаатхан мөн хамт хилмигдсэн гэр бүлийг нь өршөөх шийдвэр гаргана. Төшөмлөөд үүнийг эсэргүүцэх гэсэн боловч энэ бол миний шийдвэр биш. Энэ өмнөх хаан Банвоны шийдвэр. Тэрээр өөрөө энэ зарлигийг буулгасан хэмээн тушаана. Хаан хатан хоёр маань хамт гадаа агаарлан сууж явах ба хаантан хатнаас чи хаан болохыг хүсэж байсан уу гэхэд хатан тиймээ би хүсэж байсан. Гэхдээ би эрх мэдэлд шунсан хаан биш. Харин эрх чөлөөтэй байхыг хүссэн хаан болохыг л хүсдэг байсан хэмээн хэлнэ. Хатан хаан хоёр хамт ярилцсан суух ба хоёулаа хамт эндээс явъя. Буцаад Гигион дээрээ очие. Гигионоо маш их санаж ин хэмээн ярьцгаана. Маргааш өглөө нь Гигион руу хөдлөх гэсэн боловч хатан гарч ирсэнгүү түүнийг ороод шалгатал нилээн бийн муу. Отчийг дуудаад үзүүлэхэд хатантан хумхаа өвчин дуссан байна хэмээн хэлнэ. Хаантан болон өмнөх хаантан үнэхээр түүний сонсоод зочирдно. Гэхдээ хатан маань хамаагүй би Гигион руугаа явъя хэмээн хэлнэ. Хаан хатан хоёр маань Гигион руу хөдөлсөн боловч замдаа хатны маань бие муудан халуурч эхэлнэ. Ингэснээр хатан миний бие дийлэхгүй бололтой. Хойлоо буцаад явъя хэмээн хаантанд хэлнэ. Хаан хатан хоёр маань ордондоо ирчихсэн хатныхаа үсийг саманж байгаа хаантан энэ бүхэн надаас л боллоо. Би чамайг л ийм өвчнөтэй болголоо гэхэд хатан үгүй дээ та харин ч миний дэрэгд байна. Үнэхээр их баярлаа. Би таныг өөрийн гэсэн эрүүл сарвал ухаантай байх дээрээ гарнаас чинь ингэж барьж байгаадаа маш их баяртай байна гэхэд хаантан үнэхээр их хуйлна. Өмнөх хаан одоогийн хааныг дуудан би ордон руу явлаа. Чи араас хатныг аваад ир. Энэ хүн бол энэ гэр бүлд маш их тус нэмэр оруулсан хүн учраас би энэ хүнийг баатар хэмээн сүүлийн замд нь үтхийг хүсэж байна хэмээн зарлиг буулгана. Ингээд хаантан хатан ээжигээ ордон руугаа авч явхад хатантан төр зогсохыг гуйна. Хаан хатан ээжигээ үүрэн уулын орой дээр аваачин урд нь баг зүүн түүнд бүжиглэж үзүүлнэ. Маш сайхан бүжиглэх ба хатан төвнийг харан байсан сууна. Ингэснээр манай киноны хамгийн сүүлийн анги маань дуусна. Хөөхөн хатан маань хайртай хүүгээ харан хайртай хатныгаа хүлээж байгаа өмнөх хааны дүрсээр манай кино дуусж байгаа юм. Та бүхэнд маань хаан ширээнд өргөмжлөгдсөн хатан кино маань таалагдсан бол маш их баярлалаа. Нэмж мэдээлэл хэлэхэд Эдүү ханхуу буюу Сэжон хаан нь Жосоны 4-р хаан байсан бөгөөд Жосоны хамгийн алдартай хаануудын нэг. Солонгосын хангил үсэг зохиосон боловсрол шинжлэх ухааныг хөгжүүлсэн хөдөө аж ахуй ангаах ухаан уур амьсгал судлал гээд эдийн засаг сайжруулах цэргийн эрч хүчийг нэмэгдүүлсэн мэн улстай хамгийн их харилцаа тогтоосон хамгийн мундаг хаан болсон гэдгээрээ алдартай. Энэ хааныг хүмүүжүүлсэн хүн бол манай Вонгён хатан. Вонгён хатныг өөд болгоод түүнийг Вонгён хатан хэмээн өргөмжлөн араас нь цол нэмэн өгсөн байдгийм байна. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Түгээж чадах хараа түгээгээрэй. Ингээд дараачихаа киногоор уулзцгаая. Маш их баярлалаа. Бай бай.